Төрийн албанд 22 дахь жилдээ ажиллаж байна. За ингээд 23 жилийн дараа Монгол улс өсчихсөн хөгжлийн үзэл баримтлалыг энэ жил улсын их хурлаар шинжилэн баталж одоо цоо шин хөгжлийн тогтолцоо, цоо шин хөгжлийн загвараар явахаар болж байна. Тэгээ энэ ажлын хэсгийг одоо эрдэмтдийн ажлын хэсгийг ахалж ажилласны хувьд одоо эрдэмтдийн нэг төлөөлөл болж өнөөдөр одоо хөтөлбөрөөр үнэлүүлж байгаадаа маш их баяртай байна. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд 100 орчим эрдэмтдийн хамтаар энэ өсчихсөн хөгжлийн үзэл баримтлалын шинэ концепцээр эрдэмтдийн багийг ахалж ажиллалаа. За нийтдээ одоо давхарцсан тоогоор 3000 орчим санал орон нутгийн иргэд үйлдвэр аж ахуйн төлөөлөл мэргэжлийн холбоодоос ирсэн. Энэ дээр бол одоо 100 орчим эрдэмтэд за мөн олон улсын байгууллагуудтай хамтарч 7 жилийн хугацаанд ажилласан ажлын нэг үр дүн бол энэ жил одоо өсчихсөн хөгжлийн үзэл баримтлал улсын их хурлаар цоо шинээр шинжлэгдэн батлагдсан ийм явдал болсон. Монгол улс ч гэсэн одоо хөгжлийн бодлогоо орон зай эдийн засгийн бодлогын үндсээр тодорхойлсон явдал бол нийт одоо 330 сум 21 аймаг одоо 7 бүсийн хувьд маш одоо эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх хамгийн гол нь энэ бүс орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн орлого нэмэгдэх, ядуурл буурах ийм одоо суурь болно. Одоо эдийн засгийн өсөлтийг айл өрхийн одоо хаалгаар оруулж их ийм бодлого батлагдсанд нийт одоо энэ салбарт ажиллаж байгаа эрдэмтдийнхээ өмнөөс одоо маш их талархалтай байна.